За, ер нь сүүлийн 10 жилийн турш энийг бол нэг засгийн газар руу онцолж хэлнэ гэхээс илүүтэйгээр Монгол төрийн сүүлийн 10 жилийн бодлогод бол хэрэглээний үнийн өсөлт нь дундаж орлоготой өөрхийн бодит орлого хоёр гүйцэтгэж чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр таны тэргүүлж байгаа засгийн газар бага дунд орлоготой өөрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх инфляцийн дарамтаас хамгаалах талаар яг ямар бодлого баримтлах юм бэ? Энэ талаар тодорхой хариулт өгөөч гэж. За, ингээд төгсгөлд нь хэлэхэд ерөөсөө энэ FOSS буюу Foreign Osmosis-ээс гаргасан судалгаагаар 10-аас доош сая хүн амтай улсууд хөгжихийн тулд номер 1 боловсролын салбараар үндэсний аюулгүй байдал, хөгжил, дэвшил, өрсөлдөх чадварын төвшөнд авч үзэх ёстой гэсэн байгаа. Багш нарын ажил хаяад байгаа, эмч нарын ажил хийх гэдэг энэ асуудал бол салбарын зовлон биш, Монгол улсын ирээдүй хөгжил дэвшлийн зовлон гэдэг талаас нь дундаж давхархаад дэмжинэ гэдэг талаас нь та нэг хариулмаар байна. Дээрэс нь өрсөлдөх чадварын судалгааны олон улсын тайлан гаргадаг төвөөс бол Монголд байгаа 5 хямралын номер 1-т засаглалын хямрал байгаа бөгөөд засаглалын хямрал нь өөрөө дундаж давхархын бодлогоо дэмжиж чадахгүй байна гэсэн зүйл хэлж байгаа. Энэ дээр таны байр суурийг сонсъё. Гэхдээ энэ дээр гол нөлөөдөг хэрэглээний сагсны гол өсөлтүүд нь бол мах гурил, захиргааны төлбөр бас нэмэгдүүлсэн, дулааны төлбөр, захиргааны төлбөр, сургалтын төлбөр гэдэг хүчин зүйлсүүд инфляцийн үндсэн гол шалтгаан болж байгаа. Ийм учраас энэ хэдэн бүтээгдэхүүнүүдэд бид онцлог бодлого явуулж байна.